За өнөөдөр ингээ Европын өдөрлөг болж байна. Манай бугуун таньдаг компани ойн түншлийг дэмжиж энэ одоо өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа баяртай байгаа. Одоо манай энэ хийж байгаа бүтээлээ танилцъя. За өнөөдөр манай энэ компани хийж байгаа бүтээл бол манай бугуун таньдан Цэдэг аймагт үйл ажиллагаа явуулдаг бугуун тосгонд тэгээд модыг эцсийн бүтээгдэхүүн болгох зорилгоор одоо энэ зурган дээр гарсан байгаа. Одоо гэдэг ороод байгаа танилцж. За одоо энэ бол эц бүрэн шийдвэртэй 8 антай гэр байгаа. Энэ гэрийг бол манай бугуун таньдаг компани хамт олон одоо өөрсдийн бас сэтгэлээрээ зураг гаргаад өөрсдөө бас зөв зорилготой энэ ажлыг хийхэд бол нэлээд олон ажилтны маань сэтгэл зүйн бүтээл болсон. Энэ бол сүүлийн үед бол бидний зорилгод бол энэ хувцсны үлгэрийг бол ингэж хийсэн байгаа. Энэ хувцсны илгүүр бол ингэж хийснээр бол сүүлийн бас нэг онцлог тохирсон гэж ойлгож байгаа. Эмээлийн тохон бол одоо энэ бас нэг бэлэгдээд хангарч шуух бас ингэж хийсэн байгаа. Одоо энэ бол тухайн энэ онцлог тохирсон энэ гэртээ зориулаад бас ийм энэ бол ийж бүрэн тавилгатай энэ Монгол гэр 2 сенти байгаа. Хатны суудалтай 2 сенти. Тэгээ жаргалын 8 марта бэлэглээ ирээд одоо энэ сайхан авдрах энэ гис байж байгаа нь 2 авдартай 2 сентитэй бурхны одоо энэ гонгорвата ийж бүрэн тавилгатай ийм гэр үйлдвэрлэж байна. Энэ бол энэ ширээ хэд хангарч шуундаа суурилсан төмөн үлзийн ийм хээтэй. Энэ бол аль хоор одоо Монгол гэрийн онцлог тохирсон бэлэгдлүүдийг оролцуулсан байна. Тэрүүгээрээ даваа талтай. Энэ бол энэ мод бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд бол нэмийн өрсөг шингэсэн энэ бүтээлийг хийснээрээ Монгол улсад анх удаа бас энэ Европын холбооны энэ том арга хэмжээнд оролцож байгаа манай компанид бол маш их баяртай байгаа. Гэрийн баг нь хэд хангарч шуутай 4 хүчтэн бэлэгдсэн заан дээр суусан ийм баг нэг бол ингээ бэлэгдэж хийсэн баг. Одоо энэ бол бид сүүлийн үед гэртэн онцлон тааруулаад авжирыг хүрт бас ингээ модоор бас хийж уралсан байгаа. Манай урчууд бол хоорондоо цаахан ярилцаад энэ модыг яаж эцсийн бүтээгдэхүүн болгох вэ? Нэмэр өртөг шингээх үү? Модыг яаж хаягддаг ашиглах уу гэдэг дээр бол бүгд санаа нэгдэж энэ гэрийг бүтээдэг байгаа. Ганцхан энэ гэрээр онцлогтой биш 3 янзын хэлбэртэй гэр идэг. 8 анта 5 анта гэрээ бэлэгдэж байгаа. Тэгээд дээрээс нь хүннүү гэрийг бүх тавилттай нь бас 3 янзаар хийж байгаа. Тэгээд тэрүүгээрээ даваа талтай олон нэг ажлын байраар хангахад бол мэдээж тухайн бүтээгдэхүүн бол бас нэг онцлогтой сүүлийн орчин үеийг тохирсон тухайн үед нь одоо тэр гэрийг яаж бүгдээрээ бэлэгдэж хийх үү гэдгээрээ л одоо бугуун тосгонд үйлдвэрлэгээр онцлогтой байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ арга хэмжээ бол маш сайхан болж өндөрлөж байна. Энэ арга хэмжээнд олдсондоо манай компани хамт олон болвол баяртай байгаа.